За астрологи сонирхогч та бүхэнтэй сар шинэ мэнд төшөөлье. Монгол оронд маань могой жил альчилж ирээд өнөөдөр 21 сарын шинийн 7-ны өдөртөө золгосон байна. Азийн бусад орнууд бол 1 сарын сүүлчээр могой жилтэйгээ золгосон бол харин манай Монгол оронд арай хожуу альчилж байгаа. За энэ бол бидний баримталдаг төгс буянтын зурхаан тооллоор явагдагтай холбоотой юм аа. За тэгэхээр сүүлийн үед бол нэлээд маргаан мэтгэлээ заавал төгс буянтын зурхайг буруу өдөр золглоо энэ гэсэн шүмжил баггүй сонсдог боловч энэ нь харин ч эсрэгээрээ бүр маш нарийн байгаль цаг уур хаврын өр орох байдал гэдгийг маш нарийн тооцдог юм а гэдгийг энэ жилийн энэ үйл уртаа үргэлжилж байгаа байдал өнөө хүртэл сасан хучлахтайгаа гадаа бас нэлээд ширүүн хатуу үйл үргэлжилсээр байгаа энтертэй холбож үзээд хүмүүс бас чим төгс үнэтийн 6 чинь ер нь үний юм байна штэ гэж ингэж зөвшөөрч байгаа хүмүүстэй бас нэлээд тааралтлаа. За тэгэхээр энэ бол жилийн дөрвөн үйлдвэрлэл үргэлжилдэг дэлхийн ганцхан Монголд биш жилийн дөрвөн үйлдвэрлэл үргэлжилдэг бусад бүх орнд мөн л юм хавар нэлээд хожуу ирж ах шиг ингэж ажиглагдлаа. За тэгэхээр энэ удаад бодон могой жилийн ерхий төлөвийг танилцуулахын өмнө ер нь ингээд төгс урантын зурхай гэдгийг чинь хин зохиосон юм бэ гэдэг талаар бас тань мэдхийн маягтай гэх юм уу тань мэдхийн тийм бас шинжтэй хэдэн зүйлийг ярьчдаг юм билүү гэж ингэж үзлээ. За төгс буянтын энэ зурхайг зохиосон хүн бол Ламингийн Лувсан Данзан Жансан гэдэг хүн юм байна. Энэ хүн бол 16 дугаар зууны үеийн хүн. За энэ хүнийг та бүхэн бас сонссон ч байж магадгүй. За энэ дэлгэсэн дээр харагдаж байгаа. Энэ дөрвөн мөржлийг харж байгаа. Огторгойд орчигч одан гараг орчлонгийн амтнд сайн муугаар нөлөөлмөе. Ухаарч авахыг мэдүүлэхийн тулд оддын зурхайг бий бичвэ гэж ингэж бичсэн шүлгийнх нь мөр нь бол бид одон зурхай сонирхч хийгээд ерөнхийдөө бичиг соёлыг их мэддэг хүмүүс бол эндгүүд ярьж байдаг тийм үү. Тэгэхээр зурхай гэдгийг зурж тэр нь тэгээд хүмүүст амьдралаа зөв тэгш авч явах хэдийд ямар гаригийн нөлөө хаанаас ямар учрал тохиол бүрдэхийг бас зурхаагаар тамгаалж ингэж ирдгээ гэдгийг бас манай лам хуургууд энэ төр бол их сайн мэддэг. За тэгэхээр энэ хүн бол дорн дахны эрдэм ухаан оюун сэтгэлгээний ололтыг нэвтрүүлж одон зурхайн онолыг хитэн төрүүлэг бүтээсэн ийм хүн юм байна. За тэгээд энэ хүний бүтээснийг үеийн эрдэмтэн хувраг лам астрологи зурхайч гэдэг бол цаашид хөгжүүлэн баримтлалсаар ирсэн юм байна. За энэ хүн бол 9 гарагийн хөдөлгөөнийг байршлыг олоод хөөж олоод тэгээд Монгол Арны газар зүйн хуваарь тохируулан бичсэн. Энэ нь болохоор Төвд Балб Нангиад буюу Хятад орнод илэрсэн. Орнод хэрэгжилж исэн маш олон зурхаан тэралуудыг Монгол цаг урт тохируулан нотгошуулсан гэж ингэж үздэг юм байна. За тэгэхээр энэ бол за энэс хойш мөн бас л олон эрдэмтэд судлаачид лам уургууд хөгжүүлж ирсэн ээ. Монгол Арны цаг газар зүйн барилалт гэдэг нь болохоор урдаа хошоо болохоор байгаль талаа урагшаана болохоор цагаан харим зүүн тийш нь болохоор номхон далай баруун тийш нь Киргиз Турк баруун урагшаана болохоор төвдийн өндөрлөх хүртэлх газар нутгийг өөрөөрөг уртрагыг тооцож тохируулж ингэж энэ ёс төгс буянтын зурхай ёсыг цаашаа хөгжүүлж ингэж боловсруулсан гэж үздэг юм байна. За ингэж цаашаа хөгжүүл боловсруулсан хүн бол их эрдэмтэн Сүмб хамб иш бэлчэр. За ингэж төгс буянтын зурхайг анх зохиосон болоо цааш хөгжүүлсэн хүмүүсийн тухай мэдээ тавчлаасаа одоо бол бид нар энийг орчин үед хөгжүүлж цааш нь төрийн зурхай гэдэг үлүүтэй монголчуудын баримталдаг ийм зурхай болгож авч явж байгаа юм бол доктор шинжлэх ухааны доктор Тэрвш. За ингээд одоо бол бид нар Тэрвш докторийн зохиосон энэ төгс
зөвлөгөөс үнэтэй зурхайг бол бид нар одоо баримталж байгаа. За тэгэхээр энд энэ зурхайд юу үздэг вэ гэхээр жилийн эзэн гараг, жилийн эзэн од, жилийн түшмэл гараг, мэт гараг өсдөөдгөрөө тооцоо тухайн жилийн өнгийг гаргаж ирдэг юм байна. За тэгэхээр энэ жил элдв эрдэнэт хэмээх могоо жил гэдэг байгаа. За энэ бол жилийн ёгт нэр буюу бэлэгдлийг илэрхийлдэг гэж үздэг. За эзэн од гэдэг нь болохоор одоо энэ жилийн эзэн од гэхээр бол яг хаврын уур амьсгал орж байгаа үе буюу бархас байд гараг дээр тухайн одоо яг энэ хаврын уур амьсгал орж байгаа үед ямар од тохиож байна? Тэнийг нь жилийн эзэн од гэж нэрлэдэг юм байна. За тэгэхээр энэ жилийн эзэн од болохоор гөрөөсөн толгой гэдэг од. За энэ од тохиосноор бол энэ жил хур маш чухаг, хур ус маш чухаг гэж боож байна. Бус юм байна. За эзэн гараг нь болохоор бууд гараг. За бууд гарагийн нөлөө нь бол ухааны өвөд ертөнцид нэгтнэ гэж. Дээрээс нь үр тариа жимс дэлгэрнэ. Хүмүүс номын явдлаар явж хурмой гэж. Тэгэхээр ном, эрдэм, одоо оюун санааны тийм хөгжил одоо тэгээд одоо бас мэдээж энэ буддийн зурхай учраас одоо буддийн зөв явахын ном ёсыг эдгээр илүү дагаж баримтлуул зүйтэй байхаа гэж ингэж ойлгогдож болохоор байна. Зэр ном хотгол төгөлтрнүүд өргөл хүндэтгэлийг олмой гэж. Хаан нугууд хүч хариуцтай гэсэн байна. За тэгээд жилийн хаан гараг гэхээр сумья гараг. За сумья гараг гэдэг нь ямар гараг юм бэ гэд ингээд үзэхээр энэ сарыг илэрхийлдэг юм байна. За тэгэхээр бид нар 7 хоногийн даваан бэгүр лавг гэж явж байгаа нь бол бид нар төв дээр нэрлэдэг. Ангараг бархас бод сугар санчир гэж яриад байгаа нь бол бид нар санскритээр нэрлэж байгаа. За тэгэхээр энэ сумья гараг буюу одоо сарны нөлөөгөөр бол хур буун, эмийн шим төгөлтөрч, ус мөрөн аривдна, ой цэцэрлэг, үржимс дэлгэрнэ, өхөр малын сүв аривдна, залуус наадан бүжмөөе гэж. За хаад ноёд энэрхүй бээр улс орноо тэтгэнэ гэсэн мэн. За залуус гэдэг дээр бол ил ардууд түмнийг ойлгодгоо гэд тайлбарлаад тах шиг байдгийн шүү. За тэгэхээр төшмөл гараг нь болохоор бархас үд гараг. За бархас үд гарагийн нөлөө ямар байх вэ гэхээр жилийн төшмөл гараг. Өргөл болон өглөх хоёр аль нь арвижна гинэ. За ном төгөлдртнүүд алдрыг болон дахиад л түрүүнийхээр ном эрдэм оюуны одоо тэр номд шамдан суралцагчид бол тэтгэгдэн ертөнц тэнгэрээр тэтгэгдэн гэж шүү. Үр тэргүүтэн жимс цэцэрлэг дэлгэрнэ. Морь өхөр тэргүүтэн мал аривжиж хур цагтаа боонаа гэсэн байна. Оюун төгөлдртний ухааны орон дэлгэрмөө гэж. За тэгэхээр мэдээж энэ бол оюун санааны одоо хөгжилд маш чухал ач холбогдлыг өгч энэ зүг рүү одоо бас хүч оюуны одоо бас чадлыг олохын төлөө жоохон хөгжийн төлөө тэмүүлэх ёстой байна гэд би бол тэгээд ойлгочлаа. За ингээд өөр нэгэн сонирхолтой бас хятадын шар зурхаач гэдэг юм уу одоо босод зурхаад байдаггүй нэг шинжилдэг сүнсний зурхаад одоо авч үздэг нэг шинжүүл шороо өхрийн шинж энэ нүүдэлчин ахгүй нүүдэлчин монголчуудад зориулсан хур ус хэдийд бух хэдийд одоо нар хурт тэгшрэгч гэдэг юм уу те ард олон ямархуу байх вэ гэдгийг өхөр хариулаач болон өхрийнх нь шинжээр бас авч үздэг. За энийг болохоор одоо манай зурхаач доктор профессор тэр ушхан ярьснаар нь үзүүлвэл ирлүүдээр юм болов гэж бодоод энд нэг жоохон бичлэг оруулъя гэж бодлоо. Тэгэхээр тариалан чардамны үхрээр тариа татдаг нэг ийм зурхааг нүүдэлчин монголчуудын зурхаа болгоод гаргасан. Тэр нь шороо өхөр гэж хэлдэг. Тэр шороо өхөр дээр нэг өхөр хариулаач байна. Өхөр нь болохтоо зэрэг нийтдээ байгаль цагуурын байдлыг хэлдэг. Өхөр хариулаач нь бол күн зун ямар хуу байх юм гэдгийг эренхийд нь харуулдаг тийм байгаа юм. Тэгэхээр би энэ жилийн үүдүүд шороо өхөрт нь
залуу хүн үхрийнхаа урд гүйж яваа. Баруун гутлаа өмсчихсэн, зүүн гутал хөл нүцгэн зүүн талдаа гутлаа авчуулчихсан залуу хүн үсэн хойшоогоо кийсэн ногоон дээлтэй энэ мянсан шилбүүртэй байх юм. За инхээр яадаг юм ихээр энэ хүн бол гурван янз гардаг. Өгөн хүн нэг байна, залуу хүн нэг байна, жаахан хүүхэд нэг байна. Залуу хүн байхдаа зэрэг хүүхдэд нэг жаахан анхаарамжтай байх. За хөгшчүүд сэргэмжтэй байх. Өгөн хүний цаана их өндөр суудлаар сууж байгаа хаад ноёдыг боддог. Хуучин Монгол ёсрох юм бол гүрний хаан байж болно. Дөрвөн аймгийн хаад байж болно. Тэрний боддог. Залуу хүний цаана бол тэр төрийн төшөөдийг боддог. Төшмөл тайж зуртаа улсууд. За хүүхдийн цаана юу боддогтаар ард түмэн албат ардыг боддог. Тэгэхээр энэ жилийн үүдүүд бол дунд иргэн тушаалын албатай улсуудын хүч чадал сайн байх, аливаа ажил үйл хийхэд тэрэн сайхан бүдэмжтэй байх. Маягта их өндөр судалтаар сууж байгаа улсууд бол явдлан мөрөө жаахан анхаарал бодлого эвтэйхэн болохгүй улс жаахан саад тодорхой гарч яаж болзоогүй. Хүүхэд багцуудын цаана нийт ард зон гэж бодох юм бол байдаг ёсоор амгалантай байх. За энэ хүнийг мянсан шилбэр өрөө явж байгаа юм. Мянсан шилбэр өрөөд явахтаар цаага уур аштайхан байдаг улс гүрний байдлын ерөнхийдөө төвшин маягта. За энэ хүний үсэн хоошоо хийсэж шүү дээ. Хоошоо хийсэж байгаа болохоор нэг жаахан мямралтай байж магадгүй гэж хэлдэг. За тэгээ үхрийнхаа ур жаахан яаруу хүн шиг гүйж явж байгаа юм. Тэгэхээр үхэр малч гайгүй малаа анхаарах ширэггүй энда сайн байна. Өөрөө гүйж явж байгаа юм болохтойгоо зэрэг нэг сэтгэл санаа жаахан хямралтай байхыг харуулсан. Гадна талдаагүй жаахан дайн хямралтайч байх юм уу гэсэн шиг маягийн юмыг харуулж байгаа. Энэ баруун гутлаа өмсчөө зүүн гутлаа дайсан явахтайгоо зэрэг ерөнхийдөө сайн. За ихтэй хүн бол ажил үйлсээ жаахан бушуу түргэн бүтээх эхнэр эмэгтэй улсууд хэм бол дөлгөөн тайван шиг хэвүүд бүтэх маягтай. За одоо үхрлөөгөө ороод ирье. Үхрийн ихвээ улаан май шүү дээ энэ жил. Үхрийн мэн улаан байгаа болохоор жаахан хурус жаахан баг шиг юм уу жаахан гантадуу байхтай жилийнхаа дундаар гэж бодод юм. Толгой ногоон байхтайгаа зэрэг жилийн цээжээр хаврын 3 сар юм уу сар удууны ихээр хур дунд сайхан буух үүс ногоо гарах нэг юм талтай. Нөгөө талдаа нэг хурмал өвчин гэж хэлдэм. Нэг тийм олон өвчин ухшраад тийм өвчтэй улсууд жаахан анхаарамаар шиг нэг талдаа. Нөгөө талдаа жаахан салхишуурахтай байхыг харуулдаг юм. За энэ үхрийг эвэр сүүл чихэн нэг өнгөтэй байдгийг. Инжлээ үүд хөх байгаа юм. Ингээ хөх байгаа болохтойгоо зэрэг хуророо сайхан буусуу хорооны шимэн сайн байхыг харуулж байгаа юм. За энэ үхрийн омруу гэж хэлдэг шүү дээ. Омруу цагаан байгаа юм. Омруу цагаан байгаа болохтойгоо зэрэг ерэн үлдэр дуудагны ихээр ядангуяа хаврын үлдэрл зуны ихээр юм уу жаахан күүтрэх цасан шамрагч болж болзоогүй мөндөр сохиж болзоогүй харуулж байгаа юм. Ингээд үхэр сүйдэ баруун тийшээгээ шаруулчихсан байгаа юм. Баруун тийшээгээ шаруулсан болохоор нийт күн зонд сайн тарай төмөс сайн гарах эерэг сайн талтай байж идэг. Үхэр маань заримдаа амаа ангачсан заримдаа амаа хамагсан гэдэг явж явах юм. Амаа хамагсан болохтойгоо зэрэг хүүхэд багцуул заавас аливаа нэг зүйлийг сайн анхаарахгүй бол олдож байгаа юм нэг жаахан хаагдаад байх талтай.
За энэ үхрийн дөрвөн ширнүүд ногоон байгаа юм. Ингээ ногоон байгаа болохоор жилийн сүүл гэдэг нь өвлийн үлэр дуудана. Тэрнээс гадна үлэр дууданы сүүл ухаан хаврын ядагсаар, зуны ядагсаар, намрын ядагсаар, өвлийн ядагсаар энэ төр жаахан салхи шуурхтай байхыг харуулж байгаа. За тэгээ энэ хүний хувцасаар нь бас нэг шинждэг байгаа юм. Дээлнийх нь өнгө ногоон байгаа юм. Дээлнийх нь өнгө ногоон байгаа болохоор жил нийтдээ хур дунд сайтай байх. За тэгээ тариа төмөс сайн гарахыг бэлэгдэж байгаа. Энэ хүний нүүр бас 5 өөр гарна. Энэ жилийн өвд шар царайтай хүн бай. Шар царайтай болохоор намар ургат сайн авах, тариа удаага сайн авах, гидс гүзээ үлсэхгүй ашта тавта сайхан байхыг харуулсан юм байна. За эрен ингээд үхрээ эренхийд нь дүгнээд хэлэх юм бол энэ жил жаахан салхи шуурхтаа байхаас гадна хурдундас цагтаа сайхан буух тариа төмөс аштайхан авчихмаар. За тэгээ нэг анхаарах зүйл нь зуны дунд сар ихэн сар юм уу сая кяро хайж магадгүй тэгэхээр малаж хуушин ноос үсийн авчихсан нүцгэн байна шүү дээ. Тэгэхээр малаж яхан анхаар тариа төмөс тарьсан амтс их юм бодвол социализмын үед хуушин нийгмийн үед шинэ утаа мота гаргаад дулаа суулдаг байсан шүү дээ. Тиймэрхүү юмыг анхаарахад зүгээр шиг маягтай. За Үнээр наваад үзэх юм бол хүмүүс амгалан эр улсууд бушуу төргөн ажлаа сайхан бүтээх, эмэгтэйчүүд тайван наалгаар шиг ажил үйлсээ бүтээх маягтай. За тэгэхээр тэр шугын тайлбарснаар бол энэ үхэр хариулаач хүүхэд нь үхрийнхээ урт толд гүйж яваа. Үс нь хойшоо ийсцэн гэдэг чинь бол бас жоохон ард долон хүмүүс жоохон тийм яруу сандруу хүмэн бужиг надтай байж магадгүй юм шиг сэтгэл санааны хувьд нэг жоохон хямралтай байж магадгүй юм шиг нэг юмрхүү хэлчихлээ штэ. За тэгвэл энэ ингэж хэлж байгаа Монголын зурхаач хүмүүс ингэж хэлж байгаа бол за бас бусад орныхон за ялангуяа Азийн за энэ маань Азийн орнуудад илүү одоо 12 жилийн амтнаа төлөвлөсөн 12 жилийн одоо зурлагыг хэрэгэлцдэг болохоор энэ бас бусд хүн ер нь юу гэж хэлж гин вэ гэдгийг бас хэд их сурвалжаас олж хайстайгаа та бүхэнд бас төлөвлөлчээ. За тэгэхээр энэ 40 сая дагагчтай нэг тийм бодижин боди гэсэн бод бясалгал гэсэн нэг юм сайтыг хөгжүүлдэг нэг юм хүн байт юм бай. За энэ хүний хэлж байгаагаар бол их олон сая дагагчтай болохоор энэ хүн юу ярьж вэ гэдгийг бас сонирхож үзье. Тэгэхээр энэ хүн бол могой жил 25 оны могой жил бол үүмэнтэй самуу ихтэй жилээ. Хүчтэй салхи шуурхтай гал төмөр энэ төр гарах магадлалтай галын энерги ихтэй байна гэж хэлж байна. За тэгээд энэ хүн бол нөгөө галын энерги хүчтэй одоо тийм энерги ихтэй байгаа учраас энийг тэнцвэржүүлэх бас тийм жижигхэн одоо галын энергийг тэнцвэржүүлэх эрдний чулуу жижиг одоо зүйлт бугуйч энтрийг ингээд биедээ авч явах ч юм уу машинда зүүх ч юм уу энтер гэсэн юм хэлж байгаа. Ингэж тэнцвэржүүлэх юм бол одоо энэ биднэрт сайн хамгаалалт болдог тэнцвэрийг авчирдаг энтер гэсэн юм бас яриад байна. За тэгээд энэ хүний хэлж байгаагаар бол бас нэг өөр зүйл нь юу гэж байна. Жилийн сайн өнгө гэдэг энэ хүн ярьсан байна. За сайхан одоо азтай өнгө гэх юм уу? Тэр нь болохоор хөх, ногоон, цагаан өнгө, азтай гинэ. За тэгэл энэ цагаан өнгө гэхэр мэдээ сууд, эрдний чулуунуудаас сууд энтрийг бас илэрхийлдэг юм уу да. Энэ мэнийгээ цүнхэнтэй машиндаа хийгээд явхад сайн гэр орныхоо одоо ширээ бэрээ энтерт ингээд хийгээ тавилжвал сайн энтер гэсэн юм бас ярьсан юм байна. За тэгээд дээрэс нь
За тэгээд цэнхэр өнгө болохоор латексийг илэрхийлдэг болохоор одоо цэнхэр өнгийн ямар ч чулууш байдгийг чи гэдгийг те их энерги бэлэгддэг. За тэгээд ер нь бол гал ногоон гэдэг бол өсөлт. За тэгэхээр ингээд цэнхэр ногоон цагаан өнгө энэ төр гээд энэ хүнийг хэлсэн чинь манай тэр биш одоо докторийн тэр зурхаа дээр шорон өхөрийн шинж дээр болохоор одоо омруун цагаан чихэн цэнхэр хүүхдийнх нь өмссөн хувцас ногоон энэ төр гээд байгааз одоо жишээлбэл тэр үхрийнхэн толгой ногоон энэ төр. Тэгэхээр энэ өнгөний бэлэгдлийг ингээд сайн ийм жил азтай өнгөө энэ төр гээд байгаа нь одоо жишээлбэл тэр тухайн жилийнхаа өнгийг тодорхойлсон тэр манай Монгол зурхаачийн тэр бас нэг сайн тэр цаг байдлыг шийдсэнтэй бас дүүцээдж байгаа юм шиг ингэж санагдсан. За тэгээд мэдээж 5 махбод одоо хуваагдаад 12 жил 5 махбодод хуваагдаад 60 жил болж 61 одоо бид нар тоолдогтой. Тэгэхээр энэ одоо модон могоо жил гэдэг бол 60 жил нэг удаал гарна. Тэгэхээр модон махбод гэдэг бол одоо мод нь галыг үсгдэг. Өөрөөр хэлбэл мод гэдэг чинь галыг дэмжигчээ. Тиймээс гал мохоттой хүмүүст илүү сайн байх болно гэд энэ хүн бол ярьсан байна. За үүнээс гадна бол энэ хүн бас ингээд 12 ордны одоо нөгөө 12 жилийг одоо товчхон бас ингэж тайлбарлсан байгаа. За жишээлбэл одоо хулган жилтэн гэхэд бол ерөнхийдөө маш тийм ивэлтэй жил ерөнхийдөө бүх юм айгүй тийм тайван тогтун зөөлхөө явж өнгөрнөө. Одоо жижигхэн одоо жишээлбэл одоо энерги ерөнхийдөө одоо арч хүчийн түвшин бол аз завшааны түвшин их өндөр байна. Одоо харилцаа холбоон дээр жоохон асуудал гарч удгүй ерөнхий жилийнх нь өнгө их сайн байна. За тэгээд тулгын жилтний одоо харилцаа холбоо гэдэг дээр бол одоо харилцаа хайр дурлалын тухайтад бол нэх одоо тийм аль бие усны тийм одоо хайр дурлалын харилцаа энэ төр одоо бас ирэх магадлалтай гэвч одоо чи зөвхөр өөрийнхөө зэн сонгоос сонслох гэсэн утгатай юм ярьж чинь. За тэгээд романтик одоо тийм уучрал тохиолдол нэг их байхгүй. Тэгтээ яг бас боломжууд тохионоо гэсэн юм ирсэн байна. За ингээ гэр бүл одоо зохиогоогүй хүмүүс байгаа бол одоо бас хайж өссөн хүнээ олох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүс байх юм бол одоо тэр харилцаа холбоогоо бэхжүүлэхэд илүү анхаарнаа гэдэг ч юм уу. За тэгээд ажил албаны тухайтад бол одоо маш тийм азтай үе гинэ. Хологжилтуудын тухайд бол ер нь одоо тушаал дэвших, бусдад хүлээн зөвшөөрөгдөх энэ төр ихэд их амархан одоо тийм хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх энэ төр их амархан тушаал дэвшихэд ч гэсэн амархан жил гинэ. За тэгээд мөнгө одоо эд баялагын тухайтад бол ерөөдөө доктортай. За тэгээд өнгөрсөн жилиг бодвол арай илүү одоо мөнгөний урсгал нэмэгднэ гэсэн байна. За тэгээд үхэржилтний тухайтад бол одоо ер нь их бас л аз завшааны түвшин буюу одоо энергийн эрч хүчийн түвшин маш өндөр байна. Азын түвшин одоо тэр ерөнхий түвшин их өндөр. За тэгээд бүх зүйл одоо нэг тийм энгийн одоо их тийм зөөлөн айдуухан байгаад өнгөрчнөө. За тэгээд өсөлт хөгжилт их сайн ерөнхийдөө ер нь маш тийм доктортой дандаа дэшээ өсөж дэвцсэн ийм жил болно гэсэн байна. За тэгээд харилцаа холбооны тухайд бол бас доктортой ганц бие хүмүүс бол бас хайж исэн хүнээ олох магадлалтай. Гэр бүл болсон хүмүүс бол өөрийнхөө гэр бүлд арай илүү цаг завыг зориулаарай гэсэн байна. За эд мөнгөний тухайтад бол ер нь нэлээд гайгүй мөнгө олчих боломжтой. Гэхдээ чи бити их шунаарай. Хэдэд зогсох ёстой вэ? Одоо зогсох ёстой цаг нь болсон гэдгийг бас мэдчих ёстой шүү гэсэн нэг юм анхааруулга гэх юм уу сануулга өгсөн байна. За албан тушаалын тухайтад бол үхэржилтнүүд албан тушаалтын тухайд бол маш сайн жил гинэ. За ямар нэгэн тийм одоо төв бэрхшээлтэй тийм зүйлүүд бол ер нь бараг тохиохгүй. За тэгтээ бол яг уу ажил төрлөө солих гээд энэ төр бол бас хэрэггүй. Албан тушаал ажил төрлөө бол нэг сольж өөрчлөх гээд хэрэггүй гэсэн байна.
За ерөнхийдөө бол тийм альва одоо ажил төрөл бүх зүйлд бол одоо тэгш гайгүй ерөн сайн байр байдал бол ер нь дандаа тийм дээшлэх ач тусыг нь олох тийм талдаа л байна гэсэн байна. За барч элтнүүдийн тухайтад бол ерөнхийдөө аз завшаа. Ерөнхийдөө зарим нь одоо ингээд өндөр заримыг нь одоо жоохон доогуур энэ гэж хэлээд байгаа нь энэ болохоор нөгөө хятадын зурхад бол одоо тэр аз завшааныг ивэдэг од байдаг. Тэрийгээ бол одоо Азийн од энтергээ нэрлэдэг штэ. Нэрлэлт юм байна л та. За тэр Азийн од хэр одоо тийм хурцаар гэрэлтэж байна вэ гэдгээр нь одоо өндөр дунд доогуур энтер гэсэн ингээд ангилждаг юм байна. За тэгэхээр за барж элтнүүдийн хувьд бол бас тэр Азийн од бол жоохон сул гэж шүү. Тийм болохоор одоо магадгүй бас жоохон яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр одоо зарим нэгэн хүн одоо бас жоохон гэмтэх бэртэх ч юм уу эсвэл зарим нэгэн байдлаар сэтгэл зүйн жоохон тийм одоо шарах гэлтэй биш те сэтгэл зүйн одоо жоохон тийм эмзэг байдал хийг мэдрэх ч юм уу нэг юмрхүү байдал байж магадгүй гинэ. Тэр нь одоо магадгүй аль эсвэл одоо хууль сахиулах, хууль хүчний байгууллагатай холбоотой бас нэг жоохон зөрчил тэмцэл байдаг ч юм уу те. Нэг юмрхүү. За, иймэрхүү гэж хэлж байна. За, тэгээд дээрэс нь за, эрүүл мэндийн тухайтад бол заримдаа бас гинтийн бас жоохон санаа зовоосон асуудлууд гарч магадгүй гэж гинтийн гэж байгаа юм болохоор мэдээж бас нэг жоохон өвдөх ч юм уу те. Энерги хувьд нэг жоохон доошоо нөө. Одоо сэтгэл наашийн хямралтай байгаасаа болоод энерги чинь жоохон тийм шахагдсан, тийм ядарсан сүлдсэн байдалтай байж магадгүй гэсэн байна. За тэгээд хэрвээ эрүүл мэндийн тухайтад жоохон асуудалтай гэж үзэж байгаа бол тэр нь яагаад вэ гэхээр арьс хоол уусруулах хэрэгтэн одоо тулгуур хэрэгтэн энтертэй холбоотой зарим нэгэн асуудал байх вэ тэрэнд анхаараарай гэсэн байна. За албан тушаалтын тухайд бол жоохон бас жоохон асуудалтай байж магадгүй амжилтанд хүрэхэд бол тийм ч амар биш ээ. Хөлийн зөвшөөрөгдөд энэ бол жоохон цаг орноо гэсэн байна. За тэгээд энэ жил бол та одоо нэг шагналал урамшуулал авна ч гэдэг юм уу те. Тэргээд хүлээгээд бас хэрэггүй шүү. Ерөнхийдөө л ингээд аюулгүй байдалтай одоо 50 амгалан байхыгаа л илүүд үзээрэй гэсэн байна. За эдмөнг баялагын тухайтад бол одоо хураасан хуримтлуулсан тэр бүх юма бас одоо аль болохоор авч үлдэхийг одоо хадгалж үлдэхийг хичээгээрээ одоо алдагдалд орохгүй. Одоо жишээл хөрөнгө оруулалт хийж ингээд бас нэг жоохон алдчих ч юм уу яг тиймэрхүү юм байх вэ гэсэн утгатай. Аль ямар нэгэн одоо хөрөнгө оруулалт зэрэг хийх гэж байгаа бол бас бодолтой хандаарай жоохон алдчих вэ гэсэн нэг юмрхүү хэлж байна. За ерөнхийдөө тэр хураасан хөрөнгөө бол одоо ингээд урт хугацааны одоо тийм одоо барьцаа гэлтэй биш үү одоо юу гэмээр юм дээ хадгалаад ингээд байж исэн дээр шүү гэсэн нэг юмрхүү төлөв хэлсэн байна. За энэ бол нөгөө хятадын маш олон сая дагагчтай сайтуудын тэр хүний одоо сайтаас авсан болохоор ингээд товчхон тэр чигээр нь орчуулгүй тавиа явчихсан байгаа шүү. За харилцаа холбооны тухайтад бол за ер нь бол чиний одоо сэтгэл санааны чин байдлаас болоод нэлээд тийм савлгаа ихтэй байна гэсэн байна. За хүмүүсийн одоо зөвхөн ажил төрлийн холбоотон болоод аль эсвэл одоо бас гэр бүлийн холбоотон ч байж болд аль нэг жоохон тийм төвчээртэй хүлээцтэй байхгүй бол бас нэлээд асуудалтай байж магадгүй. Ерөнхийдөө энергийн түвшин доор байхаар л бусад тэр харилцаа холбоо мөнгө санхүү хайр дурлал гэсэн тэр зүйлүүд жоохон сул доошоо ингээ гараад ирчихэж байгаа юм гэсэн байна.
Театрологчлтны тухайтад бол за ерөнхийдөө Азийн түвшин Азийн за дунд зэрэг юм байна гэж байна. За 2 дугаар хасаас ихтэй ер нь бас жоохон тийм боломжтой байх хэрэгтэй байна. За зарим нэгэн гинтийн маргаан бэтгэлцэн цатгадлан орох ч юм уу аль эсвэл гинтийн тийм жоохон таагүй байдал харилцааны жоохон тийм байдал үүсч магадгүй гэсэн байна. За эрүүл мэндийн хувьд бол ерөнхийдөө бүх юм сайн дажгүй. За ингээд хувийн зүгээс бас жоохон анхаарал болгоомжтой байгаарэ. Аюулгүй байдлаас хангаарай гэсэн байна. За харилцаа холбоо буюу өөрөөр хэлбэл романтик харилцаа тухайд бол за романтик харилцаа завшаан сайн байх нэ гэдгийг тийм таатай уучлал тохиолдод урдаж магадгүй юм байна. За ганц бие хүмүүс бол өөрийнхөө хааж явсан хүнээ хамтрагч байгаа болох тийм боломж тохионоо. За эд хөрөнгө элбэг бангалуун байдлын тухайтад бол ерөнхийдөө тогтвортой. За жижигхэн хэмжээний бас нэг жоохон санхүүгийн тийм төлөвлөгдөөгүй зүйл гинтийн гарч ирдэг ч юм уу тийм санхүүгийн асуудал бас үүсэж магадгүй гэж байна. Гэхдээ энийг бол нэг их санаа зовхоргүй гэж ярьж исэн. За тэгээд сэтгэл зүй бол оюун санааны хувьд бол гинтийн бас жоохон стресстэй таагүй нөлөө сэтгэл санааны хувьд таагүй байгаагаас болоод эрүүл мэнд болоод хөрөнгө мөнгө эд байдлын жоохон тийм бас жоохон таагүй нөлөө болж магадгүй гэж байна л жишээлбэл жоохон тийм гэмтэл болоосоо болоод тэрнийг эмчлүүлэх гээд мөнгө төгрөг зарцуулах хэрэгтэй болдог ч юм уу тэр гэсэн утгаар ярьж ирсэн л доо. За луу жилтний тухайтад бол Азийн түвшин маш өндрөө гэж. За таны Азийн бол нэлээд тийм гялалзсан энэ жил байх юм гинэ. За шиний өөрийн хүснээр л бүх юм бүтнэ гэж байна. За энэ нь тэгээд бол ажил албан тушаал эд баялагтай аль алинд нь бол агц твшил гарнаа гэж байна. Харин тийм романтик харилцаа болоод эрүүл мэндийн тухайд бол жоохон бас анхаарал сайн жоохон сул байж магадгүй гэж байна. Эрүүл мэндийн муу аль романтик харилцааны тухайд ч үү. За тэгээд эд мөнгө ариун баялаг гэдэг дээр бол луун дээр бол бүр ийм бусад бүх ордныхоос илүү ийм алтан цом гараад ирж байгаа юм. Тэгэхээр хаз завшаантай байх ганцхан луугаас өөр жил дээр юусэн юм гарч ирээгүй. За тэгэхээр за эд мөнгөд бол аз завшаантай байх нэ. За эрүүл мэндийн ухаадад бол дунд зэрэг гэж. За жижигхэн эрүүл мэндийн зарим нэгэн асуудлууд гарч магадгүй. За тэгэхээр зарим нь бол нуруу болоод тэр үеийн бичтэй толгуур хэрэгтэн нуруу муруутай холбоотой жоохон өвдөх барих юм байгаа бол анхаарал тавиарэ гэж ярьж байсан. За харилцаа болгоны утгад бол романтик харилцаанд бас тийм сайн биш ээ гэж түрүү хэлсэн. Тэгэхээр энд бол гагцхүү хэрвээ ганц үеийн хүмүүс хайр дурлалаа хайж байгаа ханийчлээ ирж байгаа бол 16 сараас хойш л зарим нэгэнд боломж учрал тохиолдод бүрдэж магадгүй гэж. Загарлсан хүмүүсийн хувьд бол хайр халамжаа үзүүлээд аль болохоор төвчээртэй хүлээцтэй байгаарэ гэсэн байна. За албан тушаал ажил албан тушаалын хувьд бол маш тийм жигд зөөлөн тийм байх нь. За тэгээд бол нэг урт хугацааны тийм ашиг олох тухайд богино хугацааны богино хугацаанд хурдхан ашиг олох тухай энэ тийм юм бодоод хэрэггүй шүү. Урт хугацааны төлөвлөгөө, урт хугацааны тийм зорилготой илүү анхаарал, урт хугацааныхаа зорилгот ингэж анхаарах юм болвол үр дүн нь бол тэгэл яг тэр зорилгынхоо төлөө л яваад ах юм бол үр дүн нь бол үнэхээр гайхамшигтай эцсийн үр дүн гайхамшигтай байх болно гэж ингэж хэлсэн байна. За
Могой жилтний тухайтад бол аз завшааны түвшин бас жоохон доогуурхан. Донд дээд доогуур гэсэн гурван түвшин багтаа жоохон доогуурхан шүү гэж чинь. За тэгээд тайсуу бурхан гэдэг байгаа нь одоо тэр Азийн одоо хэлээд байгаа юм. Энэ хятад зурхаад бас тийм байт юм байна л да. За тэр нь бол одоо жоохон тийм харш гэх юм уу, жоохон тийм зөрчилдөөтэй тийм байрлал тэр Азийн од нь байгааг болохоор low гэж одоо тэр Азийн түвшин доогуур байна гэж хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд бас нөгөө эд баялагын тухайтад бас л нэлээх мөнгө төгрөгийг бас зарцуулах тийм хэрэг гарч магадгүй. За тэгээд эрүүл мэндийн тухайтад бол одоо хөл болоод толгой хэсэгт эрүүл мэндтэй гарах хэрэгтэй гэж чинь бас аян замын хөдөлгөөнд оролцохдоо бас боломжтой байгаарэ гэсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө жоохон тийм Азийн энерги завшаан гэсэн тэр одоо зүйл жоохон тэр түвшин жоохон сул байна гэж хэлж байгаа хүмүүст бол одоо Аз хямрын тэр од чинь бол удахгүй ингээд эд баялагийг тэр одоо завшаан бол ойрхон байна. Удахгүй та одоо ингээд тийм баяжих болно гэсэн нэг иймэрхүү сануулгыг хэлсэн байх юм. Харилцаа холбооны тухайд бол бас тийм амар биш байх юм байна л да. Одоо дээшээ дошоо савлгаа ихтэй хувийн харилцаануудад бас жоохон зөрчил тэмцэл гарах магадлалтай гэсэн байна. За тэгээд энэ үед яах ёстой вэ гэхээр бусдыг бас хүндэлж төлөөцтэй байж сураа. Гэр бүлтэй бас анхаарал хандуулжээ. За романтик одоо тийм учрал тохиолбол нэг их хүлээгээд бас хэрэггүй тэр боломж бас жоохон хомс байж магадгүй гэсэн нэг иймэрхүү юм гарчээ. За тэгээд энэ бол бас энэ жил модон могой жилд гахай могой бар бич жилтнүүд бол бас тийм жоохон тэдэрт жоохон тийм одоо шууд харш гэж хэлэх нь арай хайшаа юм, бас жоохон тийм болгоомжлууштай тийм жилээ гэж эрсдэлтэй ахлахмууд хийхээс ер нь бол болгоомжлоорой гэсэн нэг юмрхүү юм ярьсан. За тэгээд морь жилтний тухайтад бол Аз хямрын түвшин Азийн од бол их өндөр сайн түвшин өндөр байна гэж гарч байгаа. За Азийн одууд бол одоо маш олон Азийн одууд танд ингээд таны зурхаад гарч ирсэн юм байна л да. Тэгээд одоо завшаанууд таныг хүлээж байна гэсэн байна. За эрүүл мэндийн тухайтад бол ерөнхийдөө бүтэн жилийн туршид маш одоо эрүүл мэндийн туршид санаа зовох зүйлгүй, зүгээр сайн байна. За албан тушаал ажлын тухайтад бол за академик буюу эрдэм ном оюутан хүмүүс бол сурах судлах тэр зүйлд бол их сайн жил гинэ. За судалгаа шинжилгээ академик төвшөнд одоо их тэр чиглэлд явахад бол их одоо амархан байх юм баха. За тэгээд дээрэс нь сургуульд сурж байгаа оюутан залуусан одоо оюутан боллоо гэж хэлэхэд бол амжилтанд хүрэхэд их амархан байх болно. Одоо хүрсэнтэй зорилгодоо хүрэхттэй их амархан тийм байна гинэ. За морь жилийн хувьд бол их таатай жил байгаа юм байна. За эд баялагын тухайтад бол ер нь хүч чадал болоод эд баялаг бол айгүй одоо өснө. Энэ бүхэнд одоо хүрэхэд их амархан байна. Эд баялагийг эрх мэдэлч гэдэг юм уу те. Тэрэнд хүрэхэд их амархан жил байна гинэ. За одоо ерөнхийдөө морь жилтнүүдэд их таатай юм биш үү? За харилцаа хайр дурлалын болон одоо бусад харилцааны тухайтад бол
ганц бие хүмүүс байх юм бол одоо хамтрагчаа ханаа олох тийм боломжтой гэж байна. За хэрвээ одоо гэрэлсэн хүмүүс байгаа бол жижигхэн одоо бас жоохон зөрчил тэмцэл байж болох юм аа. Гэхдээ тэр бол нэг тийм ач холбогдолтой тийм зүйл биш ээ гэсэн байна. За хон жилтний тухайтад бол Азийн түвшин дунд зэрэгээ ерөнхийдөө гэсэн байна. За аз жаргалын түвшин бол ерөн жоохон тийм хэлбэлзэл ихтэй. За эд баялаг болоод албан тушаалын хувьд бол одоо өсөж дээшлэнэ. За магадгүй эрүүл мэндийн болоод одоо хувь хүмүүсийн хоорондын харилцаанаасаа болоод одоо зарим нэгэн одоо таагүй одоо нөлөө бас өсөж магадгүй гэсэн байна. За эрүүл мэндийн тухайтад бол бас тиймч амар хялбар бас биш магадгүй гэсэн учраас өөрийгөө болоод гэр бүлдээ илүү цаг гаргаж хайр халамж үзүүлээрэ гэсэн байна. За хон жилтний албан тушаал ажил төрлийн тухайтад бол ерөнхийдөө өсөж хөгжинэ. Гэхдээ бас нэг жоохон таагүй энерги гэдэг юм уу? Тэр одоо эрчим хүчний нөлөөнд бас автаж магадгүй. Гэхдээ энэ үйл бол ерөнхийдөө цаашаа ингээд өсөж дэвчих тэр зорилго тэмүүлэлтэй л одоо бас итгэлтэй урагшлаарай гэсэн байна. За эрүүл эд баялагын тухайтад хон жилтний эд баялагын тухайтад бол за эд баялаг гэхэр чи мөнгө санхүү орно шүү дээ тийм ээ. За энэ бол ерөнхийдөө өсөж дэвчих тийм боломжууд бүрднэ гэсэн байна. За харилцаа холбооны тухайтад хон жилтэд яваад байгаа шүү дээ. Харилцаа холбоо хайр дурлал болон партнер хүншийн харилцаа гэхээр бол за романтик тийм одоо дурлалын харилцаа тэр хайж байгаа бол тэр нэлээд сул байна. Тэр зүгийн одоо бол жоохон сулвтар. Тэгэхээр романтик харилцаа зарим нэгэн учрал тохиолдолд тохиох боловч тийм амжилттай болно гэсэн одоо тийм болох гэсэн магадлал нь бол тийм ч өндөр биш ээ гэж. За гэрэлсэн хүмүүс бол ерөнхийдөө одоо доктортой байдлаа хадгалаад байх нь зүйтэй гэсэн байна. За бичжилтний тухайтад бол бас жоохон тийм нөгөө Азийн энерги одоо жоохон далд гэх юм уу? Нөгөө өөр жоохон төвшин доогуур байна гэсэн үг. Азийн одоо ивэх төвшнээ доогуур байна гэж. Гив гитийг одоо зарим нэгэн саад бэрхшээл хаалт одоо тохиож бас багдгөө. Тийм болохоор бол одоо энэ жил бас дээрэс нь уснаас болгоомжл гэсэн байна. Бичжилтнүүдийг уснаас болгоомж үер ус ч юм уу ерөнхийдөө тийм уснаас бол жоохон болгоомжлоорой гэсэн байна. За ин энерги, ян энерги гэж ярьдаг юм да. Энэ хятадууд бол ян гэхээр ин гэхээр им энерги гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хитрхи одоо тийм ин энерги буюу одоо зөөлөн энергитэй тийм газар байхаас бас жоохон зайлсхий гэсэн байх юм. За тэгээд дээрэс нь аюулгүй орчин тийм байдалтай тийм орчинд одоо байхыг арай илүү үзээрэй гэсэн байна. Тэгээд аюул осол тийм ихтэй газраас арай жоохон зайлсхий гэсэн санаа байх шиг байна. Одоо ин энерги гэдэг нь одоо ямар энерги хэлж байгаа юм арай ин гэхээр зөөлөн ян гэхээр гал энерги л гэж боддөө штэ. За нэг ерөнхийдөө бас жоохон тодорхойлох жоохон хүмүүс байгаа бол энэ одоо хүний ярьсан тэр сайтны бас юуг нь хаагаад үзчих болох байхаа. За бичжилтний эрүүл мэндийн тухайтад бол жоохон
гэмтэж үртгэс боломжтой гэсэн байна. Бүх зүйл дээр ерөнхийдөө л анхаартай ханддаг гэж байна. За арьс болоод одоо амьсгалын замын гэрхтнүүдийнхаа эрүүл мэндийн тухайд арьс болоод амьсгалын замын одоо хотой холбоотой тэр эрүүл мэндийн асуудалд жоохон болгоомжтой анхааралтай хандаад анхаарал халамж тавиарэ гэсэн байна. За эрүүл мэнд гэсэн энэ одоо ажил албан тушаал. За нэг хурдан тийм өсөж дээшлэн одоо өсөх албан тушаал өсөх энэ төр гэсэн тийм төлөвлөл бол нэг байх хүлээх хэрэггүй юм шиг байна. Хамгийн гол нь аюулгүй одоо байх. Энэ жилийг бол одоо амар тайван амгалан байдалтай аюулгүй тийм орчинд өнгөрөхийг зорих ёстой байна. За эдвэлгийн тухайд бол бас нэг жижиг тийм санхүүгийн алдагдлал хүлээх вэ. Хөрөнгө оруулалт энэ төр гэдэгт боломжтой андараа гэсэн юм ярьжсэн. За тэгээд хураасан хөрөнгөлөөсөн эд хөрөнгө баялаг элдэнгийн одоо бас тийм талын зөвөөгөө бол хадгалж хамгаалж исэн дээр шүү гэсэн нэмэрхүү юм ярьжсэн. За харилцаа холбооны тухайд бол хайр дурлалын харилцаа бол ерөнхийдөө дунд зэрэг. За гэрэлсэн хоцод бас нэг жоохон зөрчил тэмцэлтэй байж магадгүй гэсэн байна. За харин ганц үе хүмүүс бол хайж байгаа хүнээ бас олж магадгүй гэж ингэжээ. За дахиад жилтнүүдийн тухайд бас л ерөнхийдөө аз завшааны од бол дунд зэрэг хийж байгаа юм байна. За аз завшаа. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө бас тийм хэлбэлзэл ихтэй. Гэхдээ аюулгүй. За эрүүл мэндийн хувьд бол бас боломжтой байх ёстой юм байна. За аваар ослоос боломжлоорой гэсэн байна. Аялж явж байхдаа бас анхаарал боломжтой байгаарэ гэсэн байна. За дахиад жилийн албан тушаал дахиад жилтнүүдийн албан тушаал бол за албан тушаал ахих юм уу эсвэл одоо хүлээ зөвшөөрөх бол боломж бол нэлээд байх юм байна. За тушаал твших тийм үү. За иймэрхүү байдал бол боломж бол байна гэж. За дээд албан тушаалтын ч юм уу шиний удирдлага энэ төр чинь бол чамааг одоо хүлж дэмжих, төвшүүлж дэмжих энтертэй их амархан байх юм байна. Уг нь бол за харилцаа бол байр дурлалын тухайд бол дахиад жилтнүүдэд за романтик харилцаа бол нэлээд одоо өндөр боломжтой. За ганц үе хүмүүс хайж байгаа хүлээ олох бас нэлээд бас их өндөр боломжтой. За гэрэлсэн хосууд байх юм бол тэд нар бие ойлголцох хинхэнтэй хайр халамжаа үзүүлэх хэрэгтэй гэсэн байна. За дахиад жилтнүүдийн эд баялаг мөнгө санхүүгийн тухайд бол за ерөнхийдөө тогтмол тийм тогтвортой өсөлттэй байх юм байна. Ер нь бол одоо мөнгө санхүүгийн одоо урсгал бүр нэмэгдэнэ гэж. Гэхдээ энэ гів гинтийн одоо баяжих тухай бол асуудал байхгүй гэсэн байна. Гэхдээ гинтийн одоо бас тийм мөнгө орж ирэх юм бол их мөнгө орлого олчлоо гэж бодох юм бол тэр чинь бас айгүй хурдан гараад явчих бодгүй гэсэн байна. За яагаад гэвэл тэрийг болохоор тэдний юу гэж ярьсан бэ гэхээр одоо алтан загас шиг усан дотроос алтан загас барих бас тийм амаргүй гулгаад алга болчдөг бариад давлаач гэсэн. Тэрнтэй л адилхан хэрэг гинтийн одоо орлого мөнгө оллоо гэж бодох юм бол тэр нь амархан босоод гарчих магадaltaй л гэсэн байна да. За нохойнууд
нохой жилтнүүдийн тухайтад бол ерөнхийдөө тогтвортой. Ерөнхийдөө аз завшааны түвшин бол дунд зэрэг гэхдээ маш тогтвортой. За замын хөдөлгөөн болоод ялангуяа одоо 1 сар, 2 сар, 11 сар, 12 сарын үед бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой байгаарай гэдэг их тодорхой заасан байх юм. За азийн түвшин дунд зэрэг гэж хэлчихсэн 9-р сард за чи ямар нэгэн одоо чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй гэсэн байна. За тэгээд яг энэ үед бол нэг их тийм бас шунал хитихийг олох тийм шунал энтерт бас хөтлөгдөд хэрэггүй шүү. Ерөнхийдөө бүх талаар бол бусадаар бол ерөнхийдөө бүх төвшөндөө ихтэйчгүй жигд сайн байх юм гэсэн юм гарсан байна. За физикал буюу бие эрхтний тухайтад бол асуудал байхгүй, эрүүл мэнд бол бас сайн байх нэ. За карьерийн тухайд буюу албан тушаалын хувьд бол одоо хөгжих боломж маш сайн гинэ. За бусдад амархан хүлээн зөвшөөрөгдөн. Дарга албан тушаалтнууд бол чамайг ингээд дэвшүүлнэ. Найз нөхөд болоод хамтран ажиллах саттайгаа харилцаа маш сайн байна. Багийн ажиллагаа бол сайн. Ерөнхийдөө нохой жилтнүүдэд бол энэ жил их сайн жил байгаа юм байна. За эд мөнгөний тухайтад бол тогтвортой эд мөнгө баялаг. За өөрийнхөө одоо тэр эд баялагийг бол өсгөж үржүүлэх. За тэгтээ зарим нэгэн талаар л нэг жоохон дотоож өгдөг. Тэгэхээр бүх талаараа хөгжиж дэвшин ч гэж байх. Ерөнхийдөө эд мөнгө сайн байна гэдэг чинь тэгээд ерөнхий түвшнээрээ бол нохой жилтнүүдэд сайн байх нэ. За харилцаа холбооны тухайтад бол харилцаа холбоон дээр болохоор за бүр цэцгэлнэ гэж. Одоо нэг пич тоорын одоо ингээд цэцгэлж би тэгж одоо бүр боловсрч байгаа юм шиг тийм сайн байна гэж. Тэгэхээр ингээд романтик дурлал тэр хосоо хайж байгаа хүнээ олох бол боломж шанс бол маш өндөр гэж. За тэгээд ингээд одоо алидийн одоо нэг хосоо олсон хүмүүс байх юм бол одоо тэгвэл аль болохоор цагийг хамтдаа өнгөрөөгөөд алаараа илүү одоо харилцаж ойлголцох тийм боломж бүртгэнэ энэ жил. За энэ 12 жилийн сүүлчийн жил буюу гахай жилтнүүдийн тухайтад бол бас жоохон энерги гэрчим хүч азийн одын түвшин бол жоохон бас доогуур байгаа. За ерөнхийдөө маш их хэлбэлзэлтэй юм жилээ гэж гахай жилтнүүдэд гарч байгаа юм байна. За бэртэж гэмтэх вэ бас ингэх боломж өндөр байгаа учраас болгоомжтой байгаарэ. За тэгээд эрүүл мэндийн тухайтад бол хоол боловсруулах болоод одоо бөөр давсаг шээс боловсруулах тэр эрхтэн системийн хувьд бас жоохон анхаарал тавиарэ. Тэнд чи асуудал бас байж магадгүй гэсэн нэг юм ярьж байсан. За дээрэс нь гэр бүлийн харилцаанд бол бас жоохон зөрчил тэмцэлэгтэй л байх юм шиг байна. За албан тушаалын хувьд бол өсөх дэвшлэх тухай бол нэх айхтар хүлээлт байгаад бас хэрэггүй шүү гэсэн байна. За эд баялагын хувьд тухайтад бол бас ердийн л байх юм байна. Хит тийм аз завшаан их өндөр бас хүлээлтгүй. За ингээд ерөнхийдөө одоо ингээд энэ
харилцаа холбооны хувьд бол бас одоо жоохон санаа зовоос асуудлууд бас гарч магадгүй. За ганц бие хүмүүс хайр дурлал буюу одоо хамтрагчаа хайж байгаа хүмүүс бол бас энэ жил одоо бүрэн одоо тэр хүнээ олчноо гэсэн магадлал бас цөөхөн байж магадгүй гэсэн байна. За тэгээд энэ одоо анхаарал болгоомжтой байх ёстой гэсэн одоо энэ 25 онд тэгж хэлсэн энэ жилтнүүд гэх юм бол могой, гахай, бар, бич энэ төр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо зарим нэгэн хүмүүс нь бол сэтгэл зүйн хувьд бас жоохон эмзэг байх ч юм уу, эсвэл жоохон өвдөх ч юм уу те. Эсвэл басаа санхүүгийн алдагдалд хүрэх ч юм уу, эсвэл нэг тийм сэтгэл зүйн хувьд хоосорсон. Тийм байдалтай энэ төр байх мэдрэмжийг төрүүлж магадгүй гэнэ л дээ. Гэхдээ энэ бол энэ бол таны сэтгэл зүйн одоо тэр жоохон таагүй байдал чинь бол магадгүй таныг ингээд одоогийн байгаа нөхцөл байдлаа илүү эргэж харах, эндээсээ одоо сургамж авах энэ л одоо боломжийг олгож байгаа шүү дээ. Тийм болохоор эндээс олсон одоо энэ сургамж, эндээс орсон одоо энэ жилийн учрал тохиолоо энэ бүх юм болвол дараагийн шатнд таныг илүү дээд түвшинд хөгжих чинь бол илүү одоо боломж олгож байгаамаа гэж ингэж үзэж чинь. Тэгээд энэ жилийг одоо ингээд давтайхан одоо энэ авсан сургамжаасаа одоо авсан одоо мэдрэмжийн бүхэн одоо тохиосон бэрхшээлээсээ сургамж аваад цаашаа хөгжих юм бол танд илүү одоо айтай боломж дараа жилээс эхлээд илүү одоо дараагийн шатанд илүү одоо хөгжих боломж чинь бүртнэ. Тэгээд энэ жил ганцхан энэ хэдэн ордод л энэ хэдэн одоо 3-4 одоо энэ жилтнүүдэд л ганцхан тохиож байгаа юм биш. Дараа жил гэхэд дахиад энэ 12 амтны ар нэрлсэн энэ ордуудад бол жил дараалал тухайн одоо хэдэн онд төрснөөс шалтгаалаад Азийн од заримд нь бүдэг, заримд нь одоо ийм нэлээд ийм тодор асж идэг болохоор энэ бол тийм сэтгэл зүйн хувьд хэтэрхийх тэгж санаа зовох зүйл биш юм аа гэсэн иймэрхүү юмыг ярьж ирсэн. За төгсгөлд нь Орсын нэгэн зурхаач бас нэг тамгийн товчхон хүргэе жилийн ерөнхий төлөвийг ирсэн. За тэгэхээр энд бол нэг Тамара Глоб гэж эмэгтэй байдаг. Оросууд бол нэлээд одоо энэ хүний юг одоо зурхаан тамгийг их сонсдог юм билээ. За энэ хүн бол могой жилийн өнгийг тодорхойлохдоо өмнөх могой жилүүдэд болсон улс төрийн одоо том үйл явдлуудтай харьцуулж ярьсан. За тэрээр бол одоо хэлэхдээ 1917 онд могой жил бол Октябрийн хувьсгал гарсан. 1941 оны могой жил дэлхийн 2 дугаар дан гарсан. 2001 оны могой жил Америкийн их хэрц самбахыг бол одоо ингээд халдлаад өртсөн гэх мэтэр иймэрхүү үйл явдлуудыг онцлоо. Тэгээд энэ жил бол бас маш том хувьсгал, өөрчлөлт ингэж болно гэж хэлсэн. Ингэж хэлснээр бол одоо манай Тэрвиш зурхаач одоо доктор Тэрвишийг хэлсэн одоо жоохон өмнө самунтай байж бодгүй да юм энэ чинь ч юм уу сэтгэл санаа хямралтай байж магадгүй гэдэгтээ бас дүүж байгаа юм. Тэгээд дээрэс нь тэр бас сайн тэр хятадын тэр одоо боди хинглээ дармаг тэр хүний одоо тэр ламын хэлсэнтэй бас дүүж байгаа юм. За тэгэхээр Тамара Глоб гэдэг эмэгтэй өөр нэг юм хэлсэн бол өөр нэг онцлсан зүйл бол олон хүн бизнесийн салбарт ч юм уу улс төрийн болон бизнесийн салбарт бол одоо тэргүүрэх байр суурь алднаа. Тэд нар одоо 2 дугаар зэрэг тавигдах юм уу зарим нь бүр тэр улс төрийн ч юм уу бизнесийн тэр ертөнцөөс бүрэн мөсөн арчигдах ийм магадлалтай гэж хэлсэн. Тэднээс маш том өөрчлөлтүүд гарна. Энэ өөрчлөлтийн эхлэл бол одоо энэ он тавигдаад цаашдаа үргэлжилнэ гэж хэлсэн. За эгэл одоо хүм ард олон буюу
одоо хувь хүмүүсийн тухайтад бол эрүүл мэндэд анхаараа. Тэгэхээр дээрэс нь орчин тойрондоо болж байгаа үйл явдлуудад анхааралтай хандаарэ. Тэгээ тэндээс одоо анализ хийж, дүгнэлт хийж ингэж болж байгаа үйл явдлыг одоо цаашдаа хэрхэн шийдэхийг ингээд анхаарч оюун ухаанаар шийдэх хэрэгтэй гэж хэлчихэд тэгээд хэрвээ энэ өөрчлөлтийг үл тоомсорлох юм уу те одоо альсууд бүр ерөөсөө мэдэхгүй ингэж өнгөрөх юм бол та өөрөө бас тогмохоо хохирол амсаж магадгүй. За магадгүй зарим нь болохоор карьер буюу албан тушаал одоо олсон албан тушаалаа алдах ч юм уу альсвал одоо олсон амжилт тэр бүхнийг алдах боломжтой гэсэн нэг юмрхүү юм хэлсэн. За тэгэхээр энэ хэлснүүд одоо өөрчлөлтийг үл тоож болохгүй шүү анхааралтай байгаарай гэж хэлсэн нь бол саяны тэр хятадын одоо тэр ламын хэлсэн зарим нэгэн одоо жилтнүүдэд бол зүгээр тогтвортой байдлаа л хадгал зүгээр амар амгалан аюулгүй байдлаа л хадгал их яарч бити одоо албан тушаал ч юм уу өөрчлөлт хийх гэж бити нэг тэмүүлэрээ гэсэнтэй бас ингэж дүүж байгаа юм. За яг хөө ингээд ерөнхийдөө ингээд нэг бас жоохон сануулга маягаар л яриад байгаа болохоос ирэх жил бол ерөнхийдөө өнгө төлбөр сайхан байна. Хурус цагтаа буунаа энтер гэсэн манай одоо зурхаач доктор Дэрвшийн ган одоо тэр цагт оны бичгээс бол олон сонирхолтой мэдээллүүдийг бас харах боломжтой. Айл болгонд бол энэ зурхаан цагт оны бичиг байдаг болохоор за энийг хараад явчихад болох баха гэж бодож байна. За ингээд энэ хүрээд одоо энэ модмогоо жилийн ерөнхий төлөв байдлыг бас нэлээд урт ярьчих шиг боллоо. Одоо дараагийн удаад бол одоо гарын гэрхсүүдийнхээ хөдөлгөөн 3 сард ямар үйл явдал болох вэ гэдгийг оруулъя. За ингээд та бүхэнд сар шиндээ сайхан үргэлжлүүлэн шинэлээрэ. За тэгээд мэдээж блогийн манд дэвжиж бусдад түгээгээрэй. Баярлалаа. Удахгүй дараа дахиад уулзъя.